Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр гүзээлцгэнтэй, кремтэй амтад рулет хийсэн байгаа. Одоо ингээд эхэлцгээе. Орцсонд маань 4 ширхэг өндөг, 150 г сахар, би бор сахар хэрэглэсэн байгаа. Энгийн цагаан сахар хэрэглэж болно. 1 цайны халбаг нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 120 г гурил, 3 амны халбаг халуун ус орно. Өндгөө ингээд шар цагаанаар нь салгах чинь дараа нь өндөгний цагаан дээр сахараа хийгээд өтгөртөл нь миксердэж өгнө. Ийм болсон байна. Одоо өндөгний шар дээрээ халуун усаа хийгээд ахаад миксердэнэ. Ингээд өндөгний цагаанаа дээрээс нь хийгээд хутгаж хольж өгнө. Мөн дээрээс нь үлдэгдэл хуурай орцуудаа хийгээд зөөлөн хутгана. Зураг маань ийм болсон байна. Одоо шарга шүүгний листэн дээрээ зурмгаар жиг тарааж өгнө. Ийм болсон байна. Одоо урьдчилж халаасан шарга шүүгэнд 180 градуст 15 минут болгоод гаргана. Ийм болсон байна. Одоо ингээд 1 цаг хөргөө тавьчихна. Энэ хооронд кремээ хийцгээе. Кремд маань 400 г сүн крем буюу виппинг крем, 2 удаа крем өтгөрүүлэгч, 150 г гүзээлзэгний чанамал буюу барайн, 1 амны халбаг сахар, 250 г гүзээлзгэн орно. Одоо сүн крем дээрээ сахараа крем өтгөрүүлэгчээ хийгээд миксердэнэ. Одоо ингээд хөрсөн кексээ цааснаас нь салгаад авчна. Ингэж эргүүлээд дээрээс нь жимсний чанамлаа жиг түрхээд өгнө. Одоо дээрээс нь кремээ хийгээд мөн адил жиг тарааж өгнө. Кремэн дээрээ гүзээлцэгнээ жиг тараагаад өгнө. Гүзээлцэгнээ ингээд жижиг болгоод хэрччихсэн байгаа. Одоо ингээд ороогоод өгнө. Ийм болсон байна. Одоо дээрээс нь баг зэрэг нунтаг сахараар чимэглээд өгье. Мөн дээрээс нь ийм гүзээлцгэн тавиад өгье. Рулет маань ийм болсон байна. Амжилт хүсье. Түр баяртай.